Үнэн шударгаар ажиллаж чадахгүй болохоор бисээ аргаа бодоод нүүбэд хандаад нүүбийн Аз номхонд хуралд хүртэл оролцож эрхээ хамгаалуулах манай ингээд төрийг бол хууль ёсоор авсан гэдэг нь олон улсын шүүхт хүртэл ингээд энэ Монголын төрийг бол өгчөөл байж байгаа. Тэгээ амарцсан бас шүүхийг нь хариу гарна. Доминик Вут ингээд энэ Канадын хар машиныг үйлдвэрлэсэн компани захирлыг бол Америкт бас шүүхээр орж байгаа. Нилээд мужаас нь нөгөө хар машиныг хакцсан гэдэг нь захирлын баримтчилсан байгаа. Тэгээ миний фэйсбүүк дээр бол нөгөө гадаадынхан дээр сайтуудын мэдээнүүд нь байгаа. Тэгээд энэ талаар бас шүүх хурлын болох юм бол нүүб үндсэн алтан бичгээ Монгол улс руу явуулсан гэдэг мэдгдсэн. Тэгэхээр үндсэн том хуралдаа бол одоо 6 сарын үед бол оролцсон эхнүүд нь бол Монгол хүн болохоор Азийнхаа хуралд сая нүүбийн хуралд оролцож чадсан. Тагнуулын ерөнхий газраас та одоо таныг одоо хүсэлт өгөхөд эргүүлээд бас айлгаж сүрдүүлэх дарамтлах ямар нэгэн байдлаар гэмт хэрэг тохиолох ийм үйлдэлүүдийг гаргасан гэж байна. Хүслийн дагуу тантай албан ёсоор уулзсан зүйл байгаа юу? Хүсэлтийн дагуу албан ёсоор уулздаг. Ер нь сөрөг тагнуулынхан бол нэг бол 461 тийгээд аавч удахгүй өхөн 2 хүүхэдтэй бод гэсээр хагаад эцэг маань сөрөг тагнуулынхны дарамтаас хойш бол 25 хоногийн дараа нас орсон. Сая 2 хүүхдийн бие бол элэг цэвс нь бол гинт мод сая эмнэлэг төвтэй цагаарчсан. Сөрөг тагнуулынхныг бол би дотоод тагнуулын дотоод хяналт шалгалт буюу авилгалтай тэмцэх газарт бол өгөөд шалгаж өгдөг. Ноцлох баримт чинь ноцлох баримт ингээд устцсан сар хадгалагдаад устцсан гэдэг байхгүй. Яагаад сар энэ надад бол анх байцаалт авч явахдаа тагнуулынхан мэдүүлэг байцаалт авч явахдаа энэ ноцлох баримтууд бол энэ хэрэг чинь хөөс хугацаа дуустал энэ ноцлох баримтууд CD-гээр бичлэгээр ингээд энэ хэрэг дотроо байна гэчээд одоо болохоор ингээд энэ тэр ноцлох баримтуудаа гаргаж ирэх яач манайх сар хадгалаад устгад юм а гэдэг юм хариу албан бичиг өгчөөд ингээд энэ хэрэгүүд хаагаа завааруулаад тэгээ над дээр бол үндсэндээ бол одоо эрүүгийн 15 хэрэг бол тогсон. Өчнөө одоо хууль ёсоор цагдаа хорж гэр бүлийн маань сүрдүүлж эхнэр хадам ээжийн маань хүртэл цагдаа сэргийлэхээс дуудаж ингэж айлгын сүрдүүлжсэн. Ийм л та одоо аавын насархад шиг юм цагдаагийн байгууллагууд дээр хандаж цагдаа болон тагнуул авилгалтай тэмцэх газар нийслэлийн прокурор хүний эрхийн комисс гэдэг хандаагүй газар байхгүй. Олон улсын хүний эрхийн байгууллагууд хүртэл хандсан. Эцсүүлдээ миний аавын шүүхийн шинжилгээ энэ авилгалтай тэмцэх газар алга болгосон манай ихчим хичиг хүртэл энэ авилгалтай тэмцэх газрын мөрдөгч нь ажил руу залгаж та яаралтай ингэж хийлмэл идэвс гэж ингэж дарамтлсан байсан би тухайн мөрдөгчлөө ингэж залгаж ингэж болохгүй гэхэд бол дараа нэг уучлалтгүй болсон шинжтэй болоод ингэж өнгөрдөг гэдгээс. Ер нь хуулийнхан бол тэр чигээр энэ хууль ус суулгаас нарыг бол хамгаалж ажиллаж байгаа. Тэгээ тийм учраас би нотлох баримтууд ингэж багаар гаргаж одоо ард түмэнд нээлттэй ингэж нэгээр нь ойлгуулах маягтайгаар үзүүлж өгж гин. Тэгэхгүй болохоор бөөнөр нь ингэж өгөөд эн чинь бөөн хэргийг чи анх энэ сонгуулийн дараа би нотлох баримтуудыг за энэ ардын намынхан бол ингэж тохиролцсон тий. Новитэл буудлын 8 давхар 801-ийн тоот 4 тэрбум төгрөг аваач өгснөө ерөнхийдөө зөвлөлт нүзэд хүртэл хүлээчээд байхаа тий. Тэгээ сонгуулийнх нь айтинаар сонгуулийнх нь хүмүүс нь хүртэл тиймээ тэр ингээд уулзсан гэх. Тэгээд одоо энэ улсын хурл болон орон нутгийн дүүргийн нийслэлийн иргэдийн төлөвч болсон хүмүүс нь хүртэл тиймээ биднээс уулзаад ингээд мөнгө төгрөгөө ярилцсан гэдэг ингээд нотлох баримт бүгд байгаад хэрэгээ хүлээчээд байхад энийг шалгаж өгөхгүй энийг зөвхөн хаагаад байдаг. Яагаад гэх юм бол эднээс ч өөртөө ингээд энэгээ хүргээ хүлээчээд энийг хуулийнхан зөв шийдэх юм бол энэ манай энэ хууль төр бол хууль бус гэдэг нь бол тогтоогдож улсын хурл болон орон нутгийн ерөнхийлөгчийн сонгуул бол хүчин төгөлдөр биш болно. Тийм учраас энийг хаацалах гэж ингэж их надлууд айралтыг айлган сүрдүүлэлтийг баримтыг та багаар гаргаж ийн гэж штэ. Дахиад та бас үргэлжлүүлээд өөр баримтууд танд байгаа гэж бодлоо. Тэгээ дахиад баримтууд байгаа. Одоо нөгөө нийслэлийн хотын дарга сумын азар хэдүүсийн баримтууд бол байгаа. Тэр нь бол тагнуул дээр байгаа шүү дээ. Юм хэрийг ард түмэнд нээлттэй өгөхгүй ингээд хэргийн нууц гэдэг нууцын 21-1-5 гэдэг хэргийн нууц задруулахгүй гэдэг надаас мөрдөн байцаалт авчаад энүүгээр айлган сүрдүүлээ шоронд хийшгүй айлган сүрдүүлээд энэ хэргийг ингээд задлуулахгүй. Тэгэхээр би энийг иргэний зориг гаргаад шоронд нь тэртээ дэргүү яваад байгаа юм чинь тэртээ дэргүү хийс зэргүү тохоод байгаа юм чинь энэ хэргийн материалуудыг нь багаар ингээд задлаад эднэстээ залцаад энэ шүүх юм чинь л гэж бодож байна. Таны хувьд ямар нэгэн намын хариалал байгаа болов эсвэл зөвхөн яг иргэнийхээ зүгээс одоо тухайн баримтуудыг дэлгэж байгаа юм. Миний хувьд бол урд нь ардын намын гишүүн байсан. Ардын намын юугаар бол улсын хурл болон засгийн газар боловсролын яамд ажиллаж байгаад 19 оноос бол гадагшаа Туркт 1 жил хэлний бэлтгэл сууж аваад 20 он дээрээ 20 оны сонгууль дээр бол ардын намд ажилласан. Ийм л ах. Зарим хэвлэлд хоцроод ирлээ л дээ. Тэгэхээр нотлох баримт гэдэг тэгж штэ. Жишээлбэл Ганбаатар гишүүнтэй холбоотой. Тэгэхээр тэр нотлох баримтуудаас мэдээлж болох баримтуудаа бас мэдээлэлд өгөөч. Энэ нотлох баримт нь CD-н дээр бол бичлэгээр байна. Тухайн хүн бол өөрөө 200 сая төгрөг магна баярт өгөж бол төрийн эрхийг хууль ёсоор авснаа ярьдаг. Ярьсан байгаа. Дээр нь бас 2 тэрбумыг төлж бол угаасаа юу улсын хурлын гишүүн болсон. Ахаад ч би бас мөнгө төлөөд 24 оны сонгуульд бол дүүргээ улсын хурлынхаа тойргуудыг бол авнаа гэдэг бас энэ дээр нотлох баримтан дээр ярьсан байгаа.
Та яаж олж авсан надад болохоор. Энэ нотлох баримтууд бол угаасаа надад байсан. Тухайн нотлох баримтуудыг бол мэдээж бас альва хуулийн байгууллагууд шалгаж байсан, өөр бус иргэдүүд ч бас ингээд биднээс бас цуглаж бас өгсөн байгаа. Ер нь бол би өөрөө нөгөө сонгуулийн хар машин, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан тийм нийслэлийн засаг дарга одоо нийслэл гарсан жижиг дундын дараагаад бас тэгээд энэ ерөнхийлөгчийн зөвлөхөөр эдээс нөгөө биднээс мөнгө амлаж одоо сонгуулаар бол ингэж ялуулах хэрэгтэй, ийм хүмүүсийг ялуулах хэрэгтэй гэдэг анх баримтыг дийлгэсэн. Тэрнээс хойш бол баримтууд бол над дээр угаасаа хадгалаастай байгаа. Тухайн хэрэг дээр би бас 2 жил гаруй ингээд шалгагдаа явсан. Сидийн дээр байгаа баримтаас хэлээд өгөөч яг ямар одоо юм агуулгатай зүйл. Сидийн дээр бол одоо нөгөө улсын хурлын гишүүн Ж Ганбаатар бол тий Магна баярт 500 сая төгрөг өгөөд төрийн эрхийг хуулиусаар авсан. Тэрнийхээ уртцлага 200 сая өгсөн. Одоо 300 сая чи надаас нэхэд байгаа мó гэдэг бол өөрийнх нь яриа байгаа. Тэгээ би 2 тэрбумыг Монгол Ардын наамд төлжээж би улсын хурлын гишүүн болсон. 24 онд би бөөрч илүү их мөнгө төлөөд бүх тойргоо авна. Улсын хурлын гишүүнээс авна. Баянголдоо тэр чигээр нь ялна гэдэг бас ингээд амлалтаа бас ингээд хууль бусаар ялна гэдгээ бол өөрөө яриад амаараа ярьж байгаа нь бол уусаа нотлох баримт хэмжээгээр бол байгаа. Та сая нийслэлийн засаг дарга сумын газартай холбоотойс баримтууд байгаа гэж байна шүү дээ. Ганбаатараар тогтохгүй юм шиг байна тийм үү? Сумын газар Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Амар Баясгалангийнх байгаа. Сумын газрын биднээс 500 сая төгрөг амлаад сонгуул дүүргээ нийслэлээ ялуулмаар байна. Тэгээд дараа нь хотын дарга болоод бүх тойргоо нийслэлтэй ингээд ялуулмаар байна гэдэг амлалтуудаа өгж байгаа, мөнгө амлаж байгаа. Ингээд тохиролцоод юмнуудаа өгж байгаа тэр бичлэг бол ахаад байгаа. Бүх юмороо байгаа. Хууль хяналтын байгууллагуудад өнөөдрөөс хийж хандж байгаа юм уу? Өмнө хандсан юм уу? 2020 оноос ахгуулаад хандж байгаа. 20 оны 9 сарын 24-нөөс ахгуулаад эднээс бол ингэж явдаг. Би бол хэрэгээ хүлээж байна. Тийм учраас биднээс шалгаж өгнө гэдэг бол өргөдлийг өгсөн. Анх бол тагнуул болсон цагдаагийн байгууллагт бол хэвлэл мэдээлэл өгөхгүйгээр за энийг бас нийгэмд өмнө шугам тариад яах вэ гэдгээр 2020 оны 9 сарын 24-нд бол орон нутгийн сонгуулийн өмнө бол биднээс ингээд энэ төрийн эрхийг хуулиусаар авахд мөнгө санал болгож ийм хүмүүс оролцсон юм аа. Тийм учраас биднээс шалгаж өгнө гэдэг өргөдлөө өгсөн. Тухайн үед бол тагнуулаар биднээсийг 7 хоног бүтэн шалгаад бүх юмн дээр утасгүй нөтбук компьютер дээр бол нөгөө нэгжлэг хийгээд ингээд явчихсан. 21 оны 3 сард хэргийг хохирчгүйгээ хаацсан. Би тэгээд хохирогч нь бол Монголын ард түмэд яга хохирчгүйгээ хааж байгаа юм бэ гэсэн чи дугуй чи дүүл шоронд явмаар юм чи ч гэсэн энэ хэргийг оролцогч штэ гэд сүрдүүлж тэгээд цагдаагийн дарганараар бол Ганбаатар гэдэг чиглэлтэй дүргийн цагдаагийн дэд дарга нэг орондоо илүү хуршууч илүү нэг нөхрөөр намааг бол дарамтлуулж дугуй авахгүй бол чамааг өөрөө чи ганцаараа гэж шоронд явуулна шүү гэдэг дарамтыг бол үзүүлж ингээд дарамтлаад ирээд гарна би өөрөө 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө 5 сард бол хэвлэлийн баг орлол хийж бүх мэдээллийн бол нэг 50% нь бол задлсан. Нотлох баримтын палаш хийх өгсөн ингээд гарын үсэг тэг яриануудын дүрс бичлэгүүдийг бол задлсан байна. Хуулийн байгууллагаас таныг оролцооч гэж үзсэн хэрэг та тухайн үед Ганбаатар гишүүний сонгуул одоо кампанид ажилд нь оролцож явж исэн гэсэн үг. Би 2016 оноос ахгуулаад Ганбаатар гишүүний сонгуульт ажилд ажиллаж байна. Улсын хурлын гишүүн анх 2016 оны хүн улсын хурлын гишүүн гэсэн. Ганбаатар гишүүн бол Баянгол дүүргийн Монгол Ардын намын дарга гэдэг нь би бол Баянгол дүүрэгт бол тойрог дээр бас ажилладаг гэсэн. Түрүүн та бас энэ асуудалтай холбоотой дарамтууд хэрж исэн гэсэн. Тэгээ энэ талаараас дэлгэрүүлээ. Энэ асуудлуудтай холбоотой бол хуулийн байгууллага бол над дээр бол маш олон хэргийг бол эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийг бол нээж бол хэлсээр бол маш олон ч удаа 461 цагдан хорж исэн янз янзын хэрэг дээр бүр Улаанбаатар хотын 9 дүүргийн цагдаагийн газраас намайг дуудаж хэрэг тохож шалгаж байсан. Сүүлдээ эцээ бараад Улаанбаатар хотын 9 дүүрэг нь тогтоож чадахгүй болохоор бүр хаа бас Эрдэнтээс хэрэг хүртэл нээж шалгаж байгаа. Баримтуудаа нэг бүр бүгдийг нь өгчөж болохгүй байгаа юм. Бүгдийг нь тагнуулын байгууллагт бол бүгдийг нь өгсөн байгаа. Тэгэнгүүт тагнуулын байгууллага энэ чинь бүгдийг нь бөөнөр нь шалгаж өгдөг. Хэргийг бол хаадаг, дардаг, нэг бол намайг айлгаж сүрдүүлдэг, сүрх тагнуулынхан орж иж айлгаж дарамталдаг тийм л асуудлууд байгаа учраас ингээд эн чинь өөрөө явахгүй байгаа учраас би аргаа одоо олон улс нөөв олон улсын шүүх мөхт ингээд хандаа яваад байгаа юм учиртай. За баярлалаа. За баярлалаа.